Одоо цэцгийн дүгнэлт гарсан, цэцгийн дүгнэлт их суудлын хуралдааны дүгнэлтийг одоо бид нэр зөв буруу гэж бас шүүх ирэх бас байхгүй. Тэгэхээр яг одоо энэ асуудал дээр бас нэлээд гишүүд нэлээд олон тийм тайлбар хийсэн юм нөхцөл байдал байна. Тэгэхээр би энд их асуулт хариулж олон зүйл хэлэх бас их зохисгүй байна. Тэгэхээр чуулганы хуралдаан болоод магадгүй энэ дараа даргын улсын хурлын даргын зөвлөл хуралдаж хэлцэх асуудлын тов дараалал асуудлыг ярьж таарах юм байна. Тэрний дараа мэдээлэл өгсөн дээр. Тэрнээс нэг зүйл асууж байгаа. 17-ны өдрийн чуулганы хуралдаан бүгдийг хүчингөө болсон юм шүү. Тэгэхээр улсын хурлын дараа амар эсвэлж чөлөөсөн асуудал хүчингөө юм шүү. За яг над асуудлууд арчны цэцгийн дүнэлтийг дахиад бид нарт шууд тийм тайлбарлах бас ирэх байхгүй. Тэгэхээр чуулгандаар их суудлын хуралдааныг одоо шууд биелүүлэх үүрэгтэй. Тэгээд тухайн асуудлаар гомдол очсон асуудлуудаар шийдвэр гарсан юм уу гэж ойлгосон. Би бол бас нарийн сайныг хуулийн нюансуудыг нь одоо шууд би цэцгийн дүнэлтийг тайлбарлаж ярих бас өнөөдөр алгаа. Эрцгийг шийдвэр гарсан шүү дээ. 10 өмнөх өдрийн эрцээ дараа өдрийн эрцгийг бүрдүүлсэн өөрөө. За жишээ нь одоо ингээд ер нь улсын хурлын гишүүн чуулганы эрцэнд орчоод өөрөө эрцэнд орчоод санал өгөөгүй бол эрцэнд орчоод байхгүй бол татгалзснаар санал өгнө гэдэг зөвхөн энэ нюанс гэхэд өөрөө ер нь цаашид одоо энэ нюансыг үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд яах вэ гэдэг асуудлыг ярих ёстой болж байна. Эрцэнд орчоод байхгүй бол татгалзсан санал тооцно гэж байгаа. Жишээ нь одоо бид нар ингээд явж байгаа энийг өөрийг нь бас эргэж харах хэрэгтэй юм асуудлууд болж хувирч байна л да. Үсэд бүр нөхцөлөд холбоотойгоор улс төрийн шийдвэр гаргахгүй арчсан намын бүлэг хуралдахгүй юу? Арчсан намын бүлэг өнөөдрийн байдлыг харахад их нэгтгэхүйдрийн ээлжид хурлаар саяны цэцгийн дүгнэлт болоод ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлуудыг ярих нь зүйтэй юм байна. Өнөөдрийн хэлцэх асуудал байхгүй байгаа учраас бид нар урьдчилсан дүгнэлт гаргах боломжгүй юм байна. Тэгээ бүлгийн хуульчид мэдээлэл бэлтгээд ирэх нэгтгэхүйдрийн асуудлаар танилцуулах юм. Эрч цус хангалтгүй байгаа даа. Чуулганы юу? Чуулганы эрц хүрсэн байна. Даргын дэрэгдэх зөвлөл хуралдан ч одоо ер нь дарга дэд дарга нар ер нь бас байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр яа гэсэн үг зөвлөл яаж тэр чинь өөрөө байнгын хороодын дарга нараас бүрдсэн эрцтэй л дээ. Тэр эрц нь хурж ижлээс суралдана. Тэгээ би одоо тийм тодорхой мэдээлэл та нарт хэлэх бас боломжгүй байна.